Тэр хагас кокс буюу утаа бага ялгаруулдаг төлөвтэй ойролцоо шинж чанарын антрацит гэдэг байгалийн нүүрс бий. Дунд хэмжээний гэмтэй чулуун нүүрс байна. Эднийг олоод дотоод шийдэл гаргаж болно гэж үзэж байгаа. Тийм болохоор магадгүй ерөнхий сайд аж үйлдвэр эрдэс баялагын сайд үүрэг өгсөн байх. Хоёрдугаарт нь 226 тэрбум гэдэг чинь асар их мөнгө шүү дээ. Ямар их мөнгөтэй яхаараа дэрийгээ гэж гадаад гаргаж явах гэдэг. Болохгүй бол сайн чанарын чулуун нүүрсээ шигшээд жигдхэн бүхэлдээ болгоод савлаад нийлүүлэхэд шахмал дүүстэй адилхан дүр дүн өргөнө. Нунтгийг нь бол хэлбэржүүлээд жигдхэн болгох юм бол бас болно. За энийг бол зүгээр технологийн үүднээс ялгаагүй гэж үзэж байгаа. Тэгээд хоёрдугаарх нэг чухал зүйл нь улсын их хурл тогтоол гаргацсан. Улсын их хурлын тогтоол болохоор утаа гаргадаг 100 төлшин төсвийн мөнгө зарцуулахгүй гэж 6 сарын 5-нд 6 дугаар сарын 10-нд нийслэл хятадаас хагас коксчулсан нүүрсэн төлш авнаа гэд тендер зарлцсан. Тэгэхээр улсын хурлын тогтоолд нийцэхгүй байна. Нэг бол тендерээ цуцлана. Монгол улс хуультай биелэх ёстой тогтоол. Эсвэл тогтоолоо өөрчилнө. Тэгвэл нэгдсэн чуулган хуралдуулаад тогтоолоо өөрчлөх асуудал яригдана. За дэрийг ингээд бүгд ярилцаад шийдэх байлгүй. Тэр чинь нэг хүний шийдэж байгаа асуудал биш шүү дээ. Бүх намаас орсон ажлын хэсэг тогтоолын төс боловсруулад нэгдсэн чуулгаар хилцээд баталсан. За ингээд хуулинд нийцэж ажиллах ёстой. Гэхдээ хаав исэн талхчин хүн талах үйлдвэрлээд талах зардаг, эмч хүн үзлэг оншилгоо хийдэг, эмчилгээ хийдэг. Тэрнтэй адилхан инженер хүн улсын хурлын гишүүн болохоос өмнө мэрэгжлийн ажиллаа хийн, төсөл тооцоолол хийн, цаасан дээр ажиллана, тэрэндээ хөлс авна. Зайлвал юу шалгавд Монголын инженеруудын зайлыг хэд байгааг мэдчихл байгаа. Хамгийн сайн инженерүүд нэг 10 сая төгрөг авдаг байх. 5-аас 10 байдیں۔ Тэгээд туршлага багтаа залуучуудад бага байна. Тэгээд хүний эн тэнд хийсэн ажлуудыг шахмал төстэй холбоогүй тэр химийн төслийн юмыг аваачиж холбоод хэдэн тэрбумаар юм хийсэн 50 тэрбумын юу аваасан ч гэсэн тэр 50 тэрбум чинь тэр 5 тос толгой компани ч одоо хэдэн жил ажиллаж байгаа үйлжингөөл бид нар ярьсан шүү дээ. Утааны сонсголын үеэр юу хийгээд яач үгээд нэг юм сонин балаа юм айгүйх яриад шуугаад яваад байна. Зөвлөх үйлчилгээ бид нар үзүүлдэг инженерүүд яад тийм зөндөл газар ажилласан шүү дээ. Тэр жишээ аваад яриад байгаа нүүрс химийн туршилтын үйлдвэр гэдэг ажил дээр бол инженерийн зөвлөх цагаа гаргаад цаасан дээр суусан Эрдэнэс 5-7 төсөл дээр ажилласан гадаадын компаниудын төсөл дээр ажилласан дотоодын компани төсөл дээр ажилласан яа тийм зөндөө олон төсөл дээр ажилласан. Одоо ямар гүйцэтгэлтэй явж байгаа юм бэ? Янз янзын мөнгөнд дүн гараад тэр төсөл дээр ажиллахдаа хэдэн төгрөг одоо авсан бол та дүүгээс тодруулсан бол одоо төслийн явц нь бас тэр төсөл чинь техник эдийн засгийн хууль боловсруулагдаад тэгээд ажил нь эхлэв байгаа. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт орцсон. Одоогор бол миний авсан мэдээлэлээр ямар нэг юм эхлэх байгаа.